Зэрэг яг миний хажууд унтж байгаа байхгүй юу? Би өөрөө өглөө амар сэрцэн. Тэгээд би нэг бичлэг хийж гэж бодоод тэгээд сууж ийн. 6:30 гэлнүүд ингээд нэгддэг болсон гэсэн чи өнөөгөө бас тэгээд шууд нэгдчихэж ийн. Тэгээд усан дорчлоо. Зя. Энэ болохоор энэ бичлэг нь амар замбраагүй бичлэг байх болно заяа. Зүгээр л ингээд миний дими балын яриа тэгээд амар утгартай байх болно. Тэгээ ерөөсөө ингээд та нарт огт хамаагүй зүгээр л би өөрийнхөө хувийн амьдралыг, асуудлыг, болж байгаа зүйлийг болохгүй байгаа зүйлийг ярих болно. Тийм болохоор зүгээр л ингээд тийм хэрэгтэй зүйлд цагаа зарцуулмаар явбал яг одоо гараарай энэ бичлэгээс. Тэгээд эндээс та нар бүр юу ч олж яахгүй шүү за. За. Тэгэхээр би энэ бичлэг дээр болохоор зүгээр л яг болж байгаа зүйлсийн талаар ярих гэж бодож байна. Нилийн тийм юу бичлэг ахолно. Урт бичлэг гэж магадгүй. Бас аль болох өөрийнхөө амьдралд нэг сүүлийн хэдэн сар болоод хэдэн жил болоод байгаа зүйлсээ ч юм уу ингээд нилийн юм та нарт тайлбарлаж өгөөд ийм дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Би тэмдрээ уусаа авчрах хэрэгтэй юм байна аваад ирье. Би ингээд та нарт дууны чанар нь сайн байх үднээс ингээд өмнө ашиглаж исэн энэ утсаараа ингээд хоолойгоо бичиж байгаа байхгүй юу? Би өмнө нь ингээд хоолойгоо бичээд нийлүүлээд яаж эвлүүлэх хэсгийг би өмнө нэг хийж үзэж байгаагүй тийм болохоор надад тэр амархан хэрэгцээ байхыг би мэдгүй байна. Гэхдээ яг хөө шууд ингээд тий аль чадхаараа юу ч болсон ингээд дуугаа биччихье. Гэхдээ зүгээр ингээд ямар ч өмнөх шигээл орвол би тэрийг янзлж чадахгүй байсан гэж ойлгоорой за. Юунаас ч эхэлж ярмаар юм бэ? Тэгэл зүгээр миний өдөр хоногуд гэх юм бол та нар намайг мэдж байгаа бол би за 4 сарын 4-нд Монголд ирсэн. 4 сарын тэгээд шууд би хөвсгөл рүү явсан. Тэгээд гэртээ нэг 14 хонос юм уу? Тэгж жагаад 4 сарын 22-нд яг хот руу ирсэн. Тэгээд шууд ажиллаж эхэлсэн. Оюутан байхдаа хийжсэн цагийн ажил дээр очоод яг би тэрийг 300 400 хийжсэн. Тэгээд очоод шууд ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр ажилдаа болохоор би 5 сарын 9-ноос яг ингээ үндсэн ажилтнаар ороод тэгээд 8 сарын 1 хүртэл 8 сарын 1 хүртэл ер нь л ингээ үндсэн ажилтнаар ажиллах боломжтой гэж хэлээд тэгээд одоо миний 8 сарын 1-нд төгсөж байгаа заяа. Тэгээ би нэг 7 сарын 25 хүртэл үндсэн ажилтнаар ажиллаж агаад за дараагийнх нь үйл явц гэх юм бол би 7 сарын сүүлийн 7 хоногт аавыг хот руу авчирж агаад тэгээ эмнэлгээр хамт явъя гэж бодож байгаа. Аавын хөлн өвдөөд тэгээ яг ингээ өөр бас биетэн зовиорууд байгаа. Тийм болохоор тэгээ шинжилгээ өгөөд яг улсын эмнэлгээр яваад хувийн эмнэлгээр явах шаардлагатай бол бас яваад тэгээ ингээ биеийн байдлыг үзүүлэе гэж бодож байна. Тэгээд тэрнийхээ дараа болохоро 8 сарын 1-ээс 8 сарын 4-ний хооронд ч юм уу нэг 3 шөнө 4 өдөр ирэн явъя гэж бодож байгаа. Тэгээд яг нэг хувцсанараа цуглуулад ч юм уу яг өөрт хэрэгтэй байгаа зүйлээ очиж авъя гэж бодож байгаа. Уул нь энэ болохоор бүр ер нь нэлийн том сэд байсан. Ингээ хятад явна гэдэг. Тэгэнгүүтээ ингээ уршаа Шанхай явна. Тэгээд хөх хот ороод ирнэ гээд явъя. Тэгээд ингээ нэг юм групп үсгээд тэгээ олуулаа гэж ярьжсэн. Гэхдээ ингээд яг бодоод байхад би зүгээр л яг одоо нөгөө жоохон ойрхон явчихъя. Тэгээд дараа нь явахад тэгэл угаасаа явах өдөр зөндүүлэн шүү дээ гэж бодоод. Гэхдээ би бас ирэн явхад ганцаараа л байна. Мэдгүй яагаад ч юм ингээд ирэн ганцаараа явна гэхлээр бас за үргэлжлүүлцгээе. Тэгээд ирэн ганцаараа явна гэхээр бас жаахан юутай л байгаа. За буудалтай яг буудлаа шууд захиалал тэгэл хотолтой авалтуудаа хийж болох ч гэсэн яг ингээд ганцаараа явах хүн чинь гэр нь бол содон штэ. Тэгээд жаахан эрсдэлтэй байж магадгүй. Яг хөө тийм амар эрсдэлтэй биш ч гэсэн зүгээр яг хөө тухгүй байж магадгүй. Тэгээд манай 10 жилийн хоёр найз маань бас
тэр үеэр цаг цав ажлуудаа зохицуулаад тэгээ хамт явъя гэж дээр үл ярилцсан. Гэтэ яг ингээд нарийн за яг тохирлоо шүү. Тэ за зүг гэж бол яриаггүй. Гэтэ манай хоёр ер нь явчих واخа. За тэгээд ирээн явчаад ирээд тэгээд шууд хөвсгөл рүү яваад тэгээ бүгдөө нууран дээр очиж нэг 5 хоног гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ бүхний эцэст тийм амархны ингээд тэгэд болохоор ер нь бол ганцаараа амарна. Энэ тухайга ингэж бодож ингээд дээрцэндээ хэлсэн чинь ер нь бол бас чиний ингээд хүсэж байгаа шиг юм төлбөрийн хэмжээ гайгүй юунууд амралтын газрууд байгаа. Хэрвээ чи ингээд хүсэх юм бол өөрөө ингээд шууд юунда байрал өөрөө хоолой хийж идэх юм бол бас ингээд төлбөрөөс нь хасагдана. Тэгээд энгийн одоо муурын байшин ч гэдэг юм уу тийм юунууд байшингууд яг гэрүүд ч гэсэн байгаа л та байшингууд 50 гэж байгаа. Тэгээд дунджин 60 тэгээд люксус нь 70 мал гээд амирхуу юм жижигхэн өртлөө тийм амралтын газрууд гэдэг яг тийм жижигхэндээ орохгүй тийм амралтын газрууд бол байгаа гэд тэгсэн. Тэгэхээр надад тийм амралтын газар ер нь таалагдчихээн. Тэгээд зүгээр шууд нэг 4 ер нь л 5 хоног ер нь нэг 2 хонцод ирээ гэдэг юм бол нэг тийм амралт болж чадахгүй байхаа. Тэгэхээр ядаж нэг 5 хоног гэх юм бол яг миний цаг хугацаатай бас таарна гэж би найдаж байна. Тэгээд би бас намраас багшлая гэж шийдсэн. Тэгээд яг энийг бол сайн шийдэж чадаагүйсэн юм аа. Ингээл нэг хүн чинь нэг тийм өөрийгөө голох мэдрэмж өгдөө штий. Гэт би юу мэддэг гэж би юу чаддаг гэж би яг юу сурсан гэж гээд яг хөө мэдээж яриг сурсан зүйлс байгаа штий. Тийм мэддэг зүйлс байгаа. Тэг чаддаг зүйлсүүд байгаа. Гэтэл ингээд тэр хэмжээнд би өөрийгөө ер нь л ингээд голсон байхгүй. Тэгээд хүн чинь ингээд яг ажиллаж ийж цаашаага ингээд тийм амьдралаа залгуулж явна штий. Тийм болохоор тэгээд за олон юм донгослохгүй зүгээр л тий ажиллагаа хийдэй гэд. Тэг ямар ч гэсэн багшлаад үзье. Нэг багшийн ажил чинь шууд ингээд намар их заавал ингээд намар гэлс нэг юугаа ягаал шидээ гаргаад тэгээд намраас өмнө 100 ер нь бол ажилдаа орж иж болно. Гэтэ би зүгээр ингээд багшийг хийж чаад зүгээр чадахгүй ч болно шүү дээ. Би альс л хүсэхгүй ч болно. Тийм бол зүгээр шууд гараад тэгээд өөр ажил хийж болно. Тэгээд өөр ажил хийж чаад багшаа хийх гэх юм бол нэг хичээлийн одоо хичээлийн жил эхэлчихээр арай төвхтэй авах болов. Яг ингээ огт боломжгүй биш ч гэсэн зүгээр жаахан төвхтэй авах болов гэж бодоод тийг гэж бодож байна. Ямар ч байсан дарааллын хувьд болохоор миний амьдралын цаг хугацаа нэг иймэрхүү явагдчихээн, өрнөжийн. Санхүүгийн хувьд бас ярих юм бол ингээд та нарт Германаас ирэхин тулд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг тухай бас ингээд хэлээ ярилцъя гэж бодоод Германаас ирэхэд ямар ч гэсэн 6,500 гарan заяа. Гэтэ зүгээр л яг хамгийн доотлох нь юу тийм байсан. Эхлээд би тийзээ авсан. За гэрээс ямар ч гэсэн 2,500 ирээд тэгээд тэрнгээрээ би тийз аваад тэгэнгүүтээ яг 2 саяын тийз нь. Тэгээл гэр бүлийнхэндээ судлалын зүйлс аваад одоо жишээлбэл 2 эрэгтэй дүүдийн нэг 2 пүүз ч юм уу. Тэгээл тэр 2 пүүзэнд 500 мянга. Тэгээл сая төгрөг болчихсон заяа. За ингээл нэг юм. Тэгээл нэг тийм одоо би яг ингээ Герман хүмүүс ингээ намайг чи ингээ Германаас хэдэн төгрөгтэй ирсэн гэж асууад байгаа байхгүй. Яг уу хүүхд тасрагчдын хөтөлбөрөөр яваад хэлийн хурц сууж байгаа хүүхдүүд яг ингээ тийм тухарах боломжтой юу? Тэгэнгүүтээ зарлага нь хэрэг байдаггүй яг бодит байдал дээр ямар байдаг вэ гэдгийг ер нь мэдж байгаа. Гэхдээ яг уу үнэхээр нэгтний юм бай тийм хүмүүс байдаг л та ингээл хураач хөрөмтлүүлэл цааш нь хийгээл эсвэл нэг гэд нэмэлт юунууд орлогууд болоод за тэгээд ямар ч гэсэн надад бол тийм цааш нь хийсэн 10 евро байтугай 1 евроч байхгүй.
Тийм болохоор би энэ бүгдийг ер нь бол ингээд зээлэр ирсэн гэж ойлгож байна. Одоо тэгээд яг би за 7 сарын 25 хүртэл гэж шууд ярьцгаад за нэг тасралтгүй 3 сар ажиллаж байгаа гэсэн үг заяа. Тэгээд тэр хугацааны төл одоо энэ цалин мөнгө хаашаа явж байгаа вэ гэвэл миний яг ингээд Германаас ирсэн тэр зардалт явж байгаа. Тэгэхээр би ингээд өдөр алган ажиллахдаа те ингээд ямар нэгэн те их жахынхан ахта өгсөн нэг тийм нийтдээ тийм жижиг дурсгалын зүйлсийн төлөө ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээд яг жахан задлаад ярих юм бол юу ясан одоо погтод би бас өртөө байсан. За тэр өөр гэх юм бол 2 сард манай баг дугийн төрс өдөр болоод тэгээд тухайн үед надад Монгол тасанд мөнгө байгаагүй. Тэгээд Монгол руу шилжүүлэх бас мөнгө байгаагүй. Тийм болохоор би погтоос зээл аваад 300,000 байсан. Тэгээд тэрнгээрээ би дүүдээ төрс өдрийн бэлэг сэлт аваад хүнээр өгүүлсэн заяа. За тэгээд тэр өөр маань ингээд сар сунгагдаж явсаар иж байгаа. Тэгээд би энд ирж л гарсан. За тэгээд дараач харагдаж байгаа зүйл болохоор ард харагдаж би бас энэ их те юуны хажуугаар бас нэг хөрөгч мөрөгч авсан байгаа те. Тэгтээ зүгээр бас би ингээд аль хэмтэн газар альсал нэг ахайндаа ч юм уу ингээд те амьдарч болох байсан ч гэсэн би ингээд ганцаар амьдрахыг хүсэж байна гэд тийм үгтэй ингээд байр түрээсэлсэн. За тэгээд тэр байр нь ингээд 3 сар төлөөд яг ихний сарын тэгээд барьцаатай манай аав ижил өсөн л дөө. Тийм болохоор би 2 сарыг төлсөн гэсэн үг. 2 сая төгрөг. Тэгээд Германаас яг наашаа ирж хахад хил дээр ижсэн чинь миний ачаа ихтэйд тэгээ би бас 300,000 төгрөг төлсөн. Тэр мөнгийг манай туяах өгсөн. Юу яагаад нэг бизнес бэ нэг явж ирсэн шүү дээ тэнд. Тэгсэн чинь 6 сарын гэрээ хийгээд гэтээ би тэр газараа тэг бизнес бүртгүүлснээс хойш 3 сар л амьдэрсэн байхгүй юу. Тэгээд яг 3 сарынх нь юу яагаад төлбөрийн төлөө тэг 4 дахь сараас нь би бас тэнд амьдрахгүй юм шиг. Гэрээгээ цуцлээгээд тэгсэн чинь гэрээгээ цуцлахын тулд заавал үлдсэн саруудаа чи төлөх ёстой гээд тэгээд би үлдсэн саруудын төлсөн сая төгрөг. Тэгээд сая болохоор бас нэг дугаарын асуудал гарч ирсэн. Тэр шууд би ингээд нэг салбар дээр нь очиод дугаар ингээ хаалгахыг хүсэж ин гэсэн чинь надад нэг захааны схем өгсөн заяа. Тэгээд тэр схемээр ер нь бол захаа шууд ингээд ер нь ангид чиг бөглөөд тэгээд яг шууд нь явуулсан чинь тэр нь ер нь бүрэн хаах тийм юу байгаагүй, захаа байгаагүй. Тэгээд би саяхан нэг эгчтэй холбогдоод тэгээд бүх ингээд юу басан үйл явцаа хийлээд тэгсэн чинь тэр эгч болохоор ингээ ямар ч гэсэн одоо захаа бичих туслана гэсэн, дэмэл бичих туслана гэсэн. Тэгээд захаагаа явуулаад тэгээ нэг хүндэтгэх шалтгаанаар ингээ буцаад ирсэн байгаа гэж хэлээд тэгэхээр нэг 3 сарын ч юм уу яг төлбөр төлөөд дугаарынхаа тэгээ шууд ингээ бүрэн хаагддаг гэсэн. Яагаад тэгээд аав ихээр надад ингээ сар болгон төлбөрүүд ирээд байгаа байхгүй юу? Тэгээ би тэр төлбөрүүдийг 6 сарын ихэнх хүртэл ер нь бол юу яагаад Герман байсан ингээд хамтны 4 өдөр байсан мөрт уяад хэлээд тэгээд би ингээд ямар ч гэсэн төлөё чи ингээд очиод уулзаад өгөөч ийгээд тэгээ би нэг удаа 54 евро төлсөн за тэгээд тэрийг төлөвлөл болчлоо гэж бодсон чинь дараа нь хэдэн нэг 2-7 өдрийн дараа ч дахиад надад төлбөр ирсэн хэвээрээ л байсан. За ямар ч гэсэн дугаар нэг тиймэрхүү. Тэгээд одоо яг ингээд одоо ямар ч гэсэн тэгээд 7 сарын цалингасаа би ингээд бүх төлбөрүүдээ хаагаад басгана. Яа би бүр үнэхээр сайжилж байгааз. Ингээд энэ бүх зүйл болсон ч гэсэн тэгэл ингээд нэг тийм цаашаа ингээд явах үргэлжлэх тийм хүч байгаад л ах юм. Бас ихсэн шүү. Ер нь л тэгээд яг одоо би ингээд үн чинь амар хэцүү биш шүү дээ. Амархан шүү дээ гэл ингээд нэг юу яагаад өөрөө туулсан, өөрөө ард нь гарсан. Тийм болохоор тэгж бодогдож байгаа ч гэсэн
яг үндэ амар байгаагүй. Амар тийм ярвхтэй байсан, хэцүү байсан, асуудлуудтай байсан. Тэгэл энэ бүгдээ ард гаргаж байгаа гэлтэй ингээд хичээгээл явжлаа. Тэг хүмүүс өөрсдөө туулж л үзэг болдог юм мэдгүй дээ. За тэгээд сая цэндэрсэн тэгээд цаа чин буцсан л да. Тэгээд бит хоёр ингээд юу яхаад жоохон амьдралын талаар яриад, тэгэл өөрсдөө анхаарах зүйлсийн талаар яриад, яг юу хийж байгаа тухай яриад, хүн тэгэл яг нэг ганцаараа яриад өөртөө ингээд дотроо бодоод бас ингээд тийм ч сайн амжилттай болохгүй заяа. Ингээд зүгээр ингээд доороо эргэлдэж байгаа юм шиг л байна. Тэгэхээр ингээд яг дотныхоо сайн найзтай ч юм уу ингээд яг итгэж болох хүнтэйгээ бас ярих хэрэгтэй дэрэг заяа. Зүгээр л ингээд тэрийг ярангуут чамааг ингээд даапалаад өнгөрөөдөггүй, тиймтэй ингээд үл тавдаггүй тийм хүнтэй ярилцах хэрэгтэй. За тэгээд бит хоёр нэг хит хитэн зүйлс тэмдэглэсэн. Тэгээд бит хоёр зөндөл олон зүйлсийн талаар ярилцсан л та. Гэтэ ингээд яг хадгалж үлдэхийн тулд хоёул ингээд 1 жилийн хугацаанд одоо хичээе. Тэгээд 1 жилийн дараа ингээд яг 1 жилийн өмнө ярьжсэн зүйлсүүдээ хийсэн байна уу, хийгээгүй байна уу, чадсан байна уу, чадаагүй байна уу гэж юу яа эргэж харъя гээд. За тэгэхээр яаж алсан ингээд яг өөрчлөлмөр байгаа зүйлсүүдээ ингээд бичиж бичсэн бахна. За гадаад үзмж талаасаа заяа би яг яахыг хүсэж байгаа вэ гэвэл би за зэгцтэй уцалдаг болмоор байгаа. Би ингээд яг заримдаа би ингээд тачгүй уцалдаг заяа. Өөрийгөө ингээд яг тэрийгэ мэднэ. Бүр тэр нь яг нэг тийм би 100 өдөр яг 10 өдөр нэг тийм цай зүгээр ингээд энэ өмдөг өмсөе, энэ цамцыг өмсөе гэж бодож өмсдөг заяа. Бос өдрүүдэд нь болохоор ингээд жоохон залхуураад идэх юм аа. Тийм болохоор би тгий гэж бодож байна. Тэгээ зэгцтэй хувцлахын тулд ойлгомжтой мэдээж яг чиний ингээд бүрдүүлсэн хувцсны шүүгээ байх хэрэгтэй. Энэ дотор чи ингээд бас сонголттой байх хэрэгтэй. Тэгээ хувцсны чи ингээд чанар чанарын төвшин бас сайн байх хэрэгтэй. Одоо болохоор ер нь өнөөдөр би шууд хувцсныхаа шүүгэнд байгаа ингээд яг өөрийнхөө зүйлсийг тэг болон өөрийнхөө хувцснуудыг ингээд бүгдийг гаргаж ирж чаад шууд ингээд шилээ гэж утсан. Тэг надад хэрэггүй байгаа зүйлсүүдийг би зүгээр нүдэ анаад хаяа. Одоо жишээлбэл надад ингээд за 6 жил болсон юу байгаад байгаа хгүй ийм ногоон цамц. Яг би тэрэнд хайртай л та. Тэглээгээд би ингээд тэрийг бас ингээд хадгалаад өмсөөл тэгээл ямаргүй байна. Тэгээ бас би хувцснуудаа бас хөвсгөл рүү өгөөд явуулчих болно л доо. Гэхдээ би очичоор бас чирч ирчээд байгаа хгүй. Өгч явуулчаад тэгэнгүүтээ би буцаагаад яг ингээд нэг амралтаараа ч юм уу очингууд энэ юм байгаа штэ гингүүтээ. Гэт тэрийг ингээд тийм өмнө уулзсан хүнтэйгээ дараа нь уулзахаар тань санагддаг шиг ингээд нэг тийм дотн байдаг штэ ингээд амар олон жил мэл ингээд найзалсан бол яг тэр шиг гихшгүй. Тэгээ би ингээд буцаагаад тэр ингээд хувцаа ингээд өмсчихэд байгаа. Тийм болохоор ингээд огтно ингээд шууд амьдралаасаа гаргая заяа. Зүгээр шууд хувцсан дээр нэг юмрхюм ярьж идэг те. За дараа нь болохоор чанартай хувцастай алах гэж. Яг бүгдөө тийм чанаргүй даарч бас биш л те. Им чанартай зөвхөн хувцас уу, аль юм чанаргүй олон хувцас уу гэж бодох юм бол би болохоор зүгээр юм. Яг зүгээр чанартай чанаргүй хийс илүү бас олон байх хэрэгтэй. Би бас ментал хичээгэл аяархан л ярьж байгаа. За ер нь олон байж л хүн ядаж сольж хольж тэмцтэй ингээд яг цаг үеэ мэдэрч ер нь өмсөн штий. Гэтэ ер нь одоо бас надад ингээл нэг юм хараал тиймүүтэй ингээд яг хямдхан санагдахаар нь авчдаг бас тийм үе биш байна. Ер нь тийм үе дууссан байна. За тийм болохоор тэгэж бодож байна. Дараа нь
Энэ болохоор ингээд нөгөө гадаад үзмж талаасаа юу яаж байгаа шүү заяа. Гадаад үзмж дээр ингээд яригдж байгаа зүйлс шүү. За ажил хэрэгч тэгээд цэвэрхэн эмхтэй харагдъя гэж бодож байгаа. За намраас тэгэл багшлал хэлэх юм бол яг ингээд нэг тийм албаны хуцлал хэлэх баг. Тэгээд хуцлаад ирэнгүүт ингээд нэг тийм арай том хүн шиг харагдах баг. Тэгээд цэвэрхэн тэгмэхдээ яг охин биш ягаад эмхтэй юм бэ гэвэл би ч одоо охин биш эмхтэй шүү те. Тийм цэвэрхэн надад амар чухал юм аа. Ингээд баг бахтаа л ингээд нэг тийм ер нь амьдралынхаа тий ингээд дойрын хит хитэн хүмүүсээс хараад за хүний цүнхэн дотор ч ингээд амар гоё цэвэрхэн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Ингээд цүнхэн дотор нь ингээд бодог шунхнууд насгарсан. Тэгвэл ингээд ханаар нь дөрөв тодог болсон. Цүнхэн дотор нь тэгээл ингээд дотор нэг юу байгааг нь мэддэггүй ингээд хөлөрсөн байхгүй юм байна шүү дээ. Гээд амар гоё цэгцтэй байх хэрэгтэй юм байна шүү дээ ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг ингээд яг чи тийм болохгүй шүү гэж өссөн болохоор тэрийг ингээд иргэн сануулж бичиж байгаа юм. За эрч хүчтэй итгэл найдвар за хүсэл тэмүүллээр дүүрэн тэгж харагдах юм байна гэж хэлсэн байна. Их тийм галцууг нь унтарсан яг ингээд хүсэл тэмүүл байхгүй, урам зориг байхгүй, эрч хүчгүй тийм байх юм бол басаал тэгэл хинт тийм тоочтой харагдахгүй шүү дээ. Тэгээд яаж би эрч хүчтэй харагдах юм бэ гэх юм бол зүгээр ингээд тиймстэй сайн амралтаа сайн амарч иж хүнжээ ингээд тиймтэй амарсан хүнжээ ингээд яг юм сэргэг харагдана штэ тэгж харагдана итгэл найдвартай гэдэг чинь би ингээд зорьсон зоригтой байж ичтэй юуны төлөө би ингэж хичээгээд аваалаа ийм их хөдөлмөрийг гаргаад аваалаа гэж тэгж бодох тэр зүйлтэй байж ич би ядаж хүнд тэгж харагдах нь байна гэж бодсон байна. За хүсэл тэмүүллээр дүүрэн яг ингээл зориг гэж ингээл яг ингээд тодорхой зүйлс ярьж байгаа дээр бас юм хийсвэр зүйлсүүдийг бас бодъё л тоо. Нэг тийм тий ичид байдаг. Итгэл одоо нөгөө ичид байдаг хүсэл мөрөөдөл минь шууд ингээл миний бодож байгаа зүйлс өнөөдөр бэлжүүл яах вэ? Тэгвэл би маргааш яг яах вэ гэдгээ бас тий ингээд шууд бүр юм давуулж бодохгүй бол окей би ингээл 10 жилийн дараа би тийм зоригтой болно бодит дээр бодож байгаа штэ. Гэтэ би тэрийг 1 жилийн дараа авчвал яах вэ? Би үлдсэн 9 жилд нь яаж амьдрах вэ? За бүр ингээд цаашаа би яаж амьдрах вэ? Тэр чинь бас сонирхолтой шүү дээ. За дараа нь болохоор авмаар өөртөө хүсэж буй эд зүйлс гэдэг тийм ангилал байна заяа. За гой хослолттой болмоор байна гинэ. Энэ бол ойлгомжтой болох бах. За энийг болохоор би зүгээр л бичсэн заяа. Яг мэдгүй болчих магадгүй ч одоо надад одоо ингээд техник хэрэгсэл гэх юм бол миний утаснаас өөр одоо гэр нь бол илүү гарах зүйл алга байна. Тэгэх юм болохоор би iPad гэж утсан байна. Ер нь би ажилд орох юм бол мэдээж надад ядчил ноутбук хэрэг болох л та. За хөлд үний эвтэйхэн 3 өс гэттэй болмоор байна гинэ. Яг өнөө тоо зааж өгвөл ядаж би ингээд давуулж авах гэж бодсон баг. Гэтэ өсгöd үл ер нь нэлийн авъя гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гол нь хөлд үнэн эвтэйхэн гэж бичсэн байгаа байхгүй юу? Ер нь тэгээд одоо хөлөө хайрлахгүй бол яа би бүр ингээд миний авсан өмсөжсэн гэд өсгödүүд ингээд ер нь л амар хайр найргүй тийм өсгödүүд байдаг. За зүйл дэмэг бүгж үнэт идэл гинэ. Өмнөч надад ерөөсөө ингээд нэг тийм мэдээ шунал мөнгөний шунал ерөөсөө тийм шунал байдгүй зүгээр бүр ингээд тоох сонирхолж байдаггүйсэн бохгүй юу. Тэгэл яг ингээд одоо ингээд тийм зүгээр ингээд яг оюутан байгаасаа гэдтэй ингэж раад тэгээд дараагийн евро амьдралын замаар явж байхад нэр нь тэгээд ялцчих хүнд ингээд нэг тийм барьцтай бодтой үнэтэй зүйлсэл хэрэгтэй юм шиг байна. Тэгээд өөр нэгэн батсан зүйл гэх юм бол яг энэ бүгдээс ингээд давуулан тэг хамгийн түрүүнд батсан зүйл гэх юм бол одоо ингээд юу бэрэ хийж байгаа шүү дээ. Тэгээд ихтэй энийг хүмүүс хараад гайх. Яг гоо зарим хүмүүс ингээд намайг яг массаж хийж байгаа бэрэ хийж байгааг мэдгүй шүү дээ. Тийм ажил хийж байгааг. Гэтэ ингээд хоёр зэрэгээр нь ингээд мөнгө могоорч цуцсан бахан бол бас хараад гайхдаг л баг. Энэ одоо яг хоёрыг цуцсан бол ч юм уу.
яг зөвөр нэг юм өвчин авдаг гэдгээр нь ингээд энэ нээжих энэ минь ихгүй. Авч яах юм бол миний гар бас дайжгүй байна. Одоо энэ чинь ингээд олон цаг ажиллахаар ингээд миний гар цуцсан штэ. Тэгэл яг хүн ингээд тэг амар хол алхуул хөлчөө өвддөг шиг ингээд олон цаг ингээд барай ихээр гар өвдөж байгаа байхгүй. Тэгээд тэр хувьд бас ингээд тарьжгүй болоод байна. Тэгэхээр би ингээд дараа нь л одоо л ойлгож илээ юм л та. Үнэтэй төлөөл гэдэг чинь бас үнцэнтэй л зүйлсэн байна. Зүгээр ингээд нэг тийм үнэтэй гэдэг зүйл хараад хүнсгөөсөө биш. За дараа нь болохоор говийн ямар нэгэн хувцас ч юм уу тэг бүтээгдэхүүн аммаар байна. Олоор идлэл гэсэн үг шүү дээ. За хинтээ хамт баймаар байна гинэ. Эдгээр зүйлсийг болохоор манай ямар ч гэсэн цэндээ яг ингээд хойлоо ингээд шууд ийм зүйлсүүдийг ингээд өөртөө өсч байгаа зүйлсүүдийг бичигээд бичсэн байна. За энийг болохоор би яг хөө ингээд хоёр сэдв ярьж байгаа ч гэсэн нийлүүлээд багцлаад нэг болж магадгүй шүү заяа. Би энийг амар юу байх та юм толгой дотор амар олон зүйл ингээд тийм холилдсан байхдаа бичсэн болохоор яг сэдв тагцаж магадгүй. За намайг ядраадаггүй хүнтэй хамт байх хүсэж байна гэж байна. За ер нь бол ингээм хамт байхад ингээд ядраагаад идэх хүмүүс байдаг шүү байдаг. Ер нь л ядардаг шүү. За бие даасан хүнтэй хамт баймаар байна. Энэ бас амар чухал. Тийм нэг асуудлыг ингээд амар том зовлон гэж хардаг. Тэнгүүтээ яг ингээд өнөөдөр ингээд хэцүү байхад маргааш хэцүү юм шиг бас ингээд хардаг. Тэгээл нөгөө нэг ирж хүч байхгүй, итгэл найдвар байхгүй эсвэл юм бол байхгүй юм шиг хүмүүс байгаа л дээ шүү. Яг надад тиймэрхүү өдрүүд байдаг л та. Яг огт би тийм байдаггүй ингээд үргэлжийн ингээд цог чахлантай байна гэж бол байхгүй. Гэхдээ хүмүүс ингээд тийм ихэвчлэн тийм байгаад байдаг шүү дээ. Ингээд нэг тийм одоо нэг 5 таарлаа гэхэд 4-т нь тийм явж байдаг шүү. Тэгвэл тэр чинь ингээд нүг биш байхгүй юу гэж би бодож байна. За хоорж ив. За амьдралын жижиг сажиг асуудал бүдрээд за намагд үлдчих. Би яг ингээд үгээр нь л уншиж заяа. Намагд үлдчихдэггүй хүнтэй хамт байх хүсэж байна гинэ. Яг бие даасан хүний амьдралын жижиг сажиг асуудлын нэг л ахalta. За хоорж ив гэдэг дээр болохоор ер нь би яг одоо энэ хоорж ив туталтаал тэрийг ингээл тэнд нь ингээл хороцлол яваалах юм бол юм ингээд нэг тийм намагт байгаад байгаа юм шиг надад тийм хогийн санагддаг байхгүй юу? Муухай гэсэн үг. Ер нь бол би ингээл тийм ховч юмнаас хол явна. Би тийм тог ханаа болно гэж боддог. Тийм л хөөхд исэн. Тэгээл яг гоо тэглээгээд миний чихэр ховч яварж ирэхгүй байна гэж байхгүй штэ үнэндээ. Тэгээл орж ирж илээдэг. Тэгэл болохгүй. Тэгэл би мартчих хэрэгтэй. Тэгээд ер нь өөрөө ч ер нь яг огт ярьж байгаагүй гэж хэлэх юм бол ингээл яг найзтайгаа тий яг ингээд дотны найзтайгаа тэр тэгсэн энэ гэсэн ингээд ярьдаг л байхгүй. Гэтэ би хизээч ингээд нэг тийм илүү хайлуу хүнтэй альсвал ингээд мэдхгүй сэтгэхийн талаар гээд үр хараагүй байвал ярьдаггүй. Нэг тийм 100% би амар тэнс дөөг цэвэрхэн өндөр шиг хүн гэж бас бодлоо яриад ч яах вэ. Гэхдээ бүр нэг тийм захын тийм ховж ивэнд би огт дургу. Угаасаа би тийм дөрөцөлхийг хүсдэггүй. Тийм угаасаа ховж ив ярьдаг хүмүүстэй угаасаа би нийлэхгүй. Тийм. За бодтой сэтгэдэг хүнтэй хамт байхыг хүсэж байна. За энэ бас яг уу төстэй юм шиг бүртлээ бас юутай л та. Тийм уулз холон том ингээл яриалдаг хүмүүс бас байгаад идэг тий. Тэгээд нэг сар за өнөөдөр уулзаад 3 сарын өмнө дараа уулзсан ч нөгөө 3 сарын өмнөх юм аа л яриад идэг. Тэг тийм яг яриаг нь сонсох юм бол ингээд нэр алах гатж байгаа юм шиг тий. Бүр нэг бүх ажил одоо тий амьдрал нь ингээл бүр ингээд штэ шууд ингээд 10 левел өсчих юм шиг юм ярьдаг хүмүүс байдаг та. Тийм хүмүүс тэгэл ямар ч үйл хөдлөл хийх мөрлөө нэг хосаам
Тийм болохоор бодиттой сэтгэдэг. Ингээд тэ би өнөөдөр тэгж ингээл 3 хоногийн дараа нөгөө зүйлээ хийгээд хэрэгжүүлээд эхэлсэн ч юм уу те. Тэгэнгүүтээ нэг 100 хоногийн дараа сарын дараа ч юм уу би нэр ийм үр дүнд хүрсэн. Би нэрэн ингэж байгаа гэд ингээд тийм бодиттой. Тийм ярилцах хүн. Ярилцахч биш л зүгээр л тийм гэж ярьдаг хүн. За санхүүгийн асуудлаа 100% өөрөө бие даан шийдэж зохицуулж чаддаг хүнтэй хамт баймаар байна. Би ингээд нэг тийм амар юутай л баймаар байгаа юм л ийм бие даацсан тийм хүмүүстэй л нэг хүрээлэлт баймаар байгаа юм байна. Ер нь л тийштэй одоо ингээд өөрийнхөө одоо санхүүг өөрөө зохицуулдаггүй хүнтэй гэд яг хамт байгаад найзалж нөхөрлөөд тэгээ явах юм бол тэр хүн яг ингээд чамайг 100% ойлгохгүй нь юу л бол гэд мөнгийг яаж олдгоо мэдгүй мөнгө хаашаа гардгийг мэдгүй гэтээ яг үндэ би бас 100% мэддэггүй л дээ гэтээ би ингээд мэдэх гэж чигээ явуулчихлаа тэгэнгүүт ингээд тэр хүнд ингээд миний хөдөлмөр миний шийдвэр миний яг ингээд амьдарч байгаа байдал тийм нэг юм бүрэн ойлгохдохгүй баг чи одоо юуны төлөө хийж байгаа даа гэж харах ч юм уу ингээд тэр хүнд мөнгө нь ингээд бэлэн ороод ирчих учраас тэнгүүтээ ингээд тэр одоо тэр хоёр ч ингээд амар үр болж штэ хамгийн гол нь бүр ингээд 100% өөрөө би та шийддэг гэж байгаа. Ер нь тийм тэгээ би бас нэг юм хүнээс хамааралтай хүнтэй хамт байхад жаахан тахгүй тийм аа. За одоо ер нь бол 8 болчлоо шүү дээ. Одоо чанга гарахад болох хаа. Зоригс ирсэн ч яхав тий. Өглөө ирсэн болохоор л би жаахан унтуулсан. За яг ингээд жишээ авъя заяа. Би яг ингээд тэр найзын найз гэж байгаа юм биш шүү заяа уучлаарай. Ингээд найз залуугасаа хамааралтай бас эрэгтэй хүн биш ээ. Найз залуугасаа хамааралтай эмэгтэй хүн ингээд санхүүгийн хараад юуны ингээд эрх мэдэл одоо бүх юмний хараад байдаг тийм хүмүүс бас надад жаахан таалагддаггүй үнэндээ. Ингээд одоо гадуур гарах гад хувцас сунаар ахуулдаг хоол яадаг найзтайгаа гарахтаа ингээд тий гарах мөнгөө тэг зохицуулдаг. За ямар ч ясан ер нь бол тэгээд хүн өөрөө хөдөлмөрлөөд өөрөө хичээгээд тэгээд өөрийнхөө амьдралыг авч явах ёстой юм шиг надад санагддаг болохоор би ер нь л ингэж боддог байхгүй юу. Ер нь тийм үстэй ингээд чи яг өөрийнхөө амьдралаар л амьдрах ёстой. Хийсвэр чи ингээд хин нэгэн батагийн тий гээ хөрсөж хөдөлмөрлөж олсон мөнгийг найзуудтайгаа нэг хорой суугаад өргөсгүй л гэж би боддог. За сонирхол нэгтэй хүнтэй хамт баймаар байна гинэ. Ер нь тийштэй ядаж тий ингээд нэг тийм гэтээ энэ нэг хүн биш ингээд би олон зүйл сонирхдаг бол тийм хүрээллийн олон найзуудтай ингээ өөр хүрээллийн өөр зүйл сонирхдаг тийм олон хүнтэй хамт баймаар байгаа байхгүй юу? Та инчдэг ойлгомжтой хэлгүй дээ. За ирч хүчтэй. Би нэг бүр дахиад авчихсан шүү дээ. Зүгээр би нэг гадаад үзэмж дээр ирч хүчтэй ихтгэл найдвартай хүсэл тэмүүлэлээр дүүрэн баймаар байна гэсэн шүү дээ. Тэгсэн чинь хинтээ хамт баймаар байна гэсэн чинь ирч хүчтэй ихтгэл найдвартай хүсэл тэмүүлэлтэй хүнтэй хамт баймаар байна гинэ. Яг нэг ийм ганцаараа ингээд дотроос гялцъя да гэж хичээх биш ингээд хамтдаа гялцаад явъя даа л гэж бодоод байгаа юм байна. За илэн далангүй нөхцөлийн байдлаа хилчигдэг нээлттэй шудраг хүнтэй хамт баймаар байна гинэ. Тэг ингээд яг юу галаад байгаагаа. Гэтэ яг ингээд би бүх амьдрал нь бас мэдмээр гүй байж бол яг мэдэх бас албагүй л дээ. Яг болохоор тэрийг үл бай ойлгоно. Гэхдээ ингээд тодорхой хэмжээнд яг ингээд өөрийгөө илэрхийлждэг юм чимээгөө ингээд тогшоогоо дотор тамиртай хүмүүс байдаг шүү байдаг. Тийм хүмүүс амар жоохон хэцүү.
ингээ юу бодоод байгаа, юу санаад байгааг нь мэдэхгүй. Гэтэ тэрний яг нүдэн дээр хэлэхгүй ч гэсэн ингээл үйл хөдлөлүүд нь харагддаг л да. Гэтэ хэлэхгүй гэж. Тэгэхээр ингээд би тэрийг ингээ мэдсэн юм шиг байх хэвээр болов, мдээгүй юм шиг байх хэвээр болов, хэлэх хүртэл үлээх хэвээр болов бас мэддэггүй л дээ. За нэг иймэрхүү. За тогтмол хийх дадлууд гинэ. За ямар ч гэсэн цэвэрхэн идэх, эрүүл хооллох. За дасгал хийх гэж байгаа. Энэ дээр нь болохоор ингээл бусад ингээд зүйлсүүд явах ч юм уу. Тэгээд унших, бичих, тэгээд гэр маялаа сайжруулах гэж байна. Яа би ингээд 3 сарын өмнө ирснээсээ хойш би нэгч хууц дэлгэж хараагүй, нэгч германгүй гамнасаа унгаагаагүй. Тэгэхээр би ингээд ерөөсөө тийм германтай холбоогүй хүн болж байгаа байхгүй. Одоо би ингээд надад ингээд одоо үлдсэн мэдлэг байхгүй заяа. 3 сарын дараа хүн ч бас бүгдийг мартсан шүү дээ. Юу ч сурсан. За тэгээд эднэрийг бичиж байгаа дээр нь юу нэмэх вэ гэд тэгсэн чинь юу яаж байгаа. Би болохоор ингээд хориглох заалтны хойлоо нэмья гэд. Тэгээд хориглох заалт дээр нь болохоор бие ханж болохгүй шүү гэдэг үг бичсэн байна. Ер нь бол би дээрээ илүүтэй анхаарад амар хайрлаад би ярьчлаа гэж бодож байгаа. За тэгээд би түүх судлана гэд ер нь л яг 25 он эхлэхэд тэрнээс өмнө бодчихсохгүй. Ингээд үнэхээр судлаа гээд үнэхээр номнууд уншаа гээд тэгээд тэрийг би яг сүүлийн бас үед мартсан. Юу түүх мөх тиймстэй зүгээр л ажиллаа хийгээд өрөө даръя л та. Тиймстэй өртөө хүн хөдлөхгүй, өттэй мал тархлахгүй гэдэг үг байдаг гэж мэгэл өөртөө тиймэрхүү юм юу ягаалсан санаалалсан. Тэгээд одоо болохоор нөгөө нэг яг өмнө бодож исэн зүйлсүүдээ юу хэрэгжүүлж эхлэе. Яг сэргээж саны юу одоо тэл юу хэсэглээ гээд. За чамд тухгүй санагдвал за анхны мэдрэмж ч юм уу гэж мэдрэгдсэн л бол тэр бүх зүйл чинь буруу шүү гэж байна. Анхны мэдрэмжинд туйлаа сэтгэдэг хүн. Гэхдээ би бас эргэлзчихдэг аахгүй юу. Яагаад гэвэл миний анхны мэдрэмжүүд тиймч ихэнх зүйлс дээр эерэг байдаггүй. Тэгээ эцэст нь яг миний анхны мэдрэмж зөвлөдөг л та. Угаасаа ингээд би буруу сонголтын дээр ирчээд тэрийг ингээд анхны мэдрэмж нь гээд буруу сонголт байна да гэд мэдрэнгүүт зүг бийж магадгүй гэл. Тэгээ бүр ингээд мухарлчаад буруу байсан байна гэд эргээ буцчихдаг байхгүй. За тэгэхээр анхны мэдрэмж. За өвдөд байвал хүчлээ төвчих хэрэггүй шүү гинэ. Ер нь би нэлийн гүргэр талтаал хүн л дээ. Тэгэл яг нэг гүрэж юм бол гүрийг л тэгэнгүүт одоо болохоор ингээд жахан юм өөрийгөө хайрлаарэ. Өвдөд байвал зогсож болно шүү, амарч болно шүү. Зүгээр ингээд заавал чи бүр ингээд тийх алахгүй шүү гэж хэлж байгаа. За өөрийгөө хоёрт тавьж болохгүй шүү. За нэгт яг ингээ энэ жилийн баг ингээ ураа үг эсвэл энэ жилийн онцлог тэр зүйл нь юу ах вэ гэвэл яг өөрийгөө нэгт гэдэг тэр зүйл байна гэж бид хоёр ярилцсан. За мөнгө цагаа өртөө зориулаарай. За тэгээд дараа нь хажууд чинь хинч үлдэхгүй гэж хэлсэн байна. Хүмүүсийг харах юм бол ингээд нэг тийм яг өөртөө харьцаатай хүмүүс альсэл өөр хүмүүст харьцаатай хүмүүс гэж байдаг шүү дээ. Би болохоор өөр хүмүүст жоохон харьцаатай талдаа. Тэгээд эцэст тийм тэгэл ерөн их тийм хинч чиний зовсон үед нэг тийм хөөе хай гэхгүй л ахгүй юу. Тэгээ бодонгот ингээл яг за нэг амар би нэг баян хүн биш юм чи нэг амар сүртэй мөнгө зарцуулах байх заяа. Гэтэ яг ингээд хэлж чадах нүр бард үзэл нь би бүр цагаа бол зарцуулдаг байсан. Ингээл танихгүй зүгээр ингээд танилын хэмжээний хүнд ч хамаагүй би ингээл тань ярилцаал туслах болол туслаа ингээд тийм цагаа бол ингээд одоо бодоход дэм өрцөн байгаа хгүй. Эцээст ингээд яг тэр бүгдийг хинж эргэж дуусахгүй юм шиг санагддаг. Зя тэгээд хортой шийдвэр гаргахгүй гэж бичсэн байна. Яг ингээд өөртөө юм хортой. За дараа нь болохоор бид хоёр ингээд бие биедээ юу яасан?
юм сануулгах зүйлс биедээ ингээд зүйлсэлсэн байхгүй юу. За цэндэгээс болохоор ингээд өөрийгөө хүндэлдэг байгаарэ гэтгсэн. Тэгээ энэ нь болохоор нөгөө их сантай байх талаар ярьсан. Ер нь би нэг тийм талбай дэг хүрхэн биш байхгүй юу. Тийм миний нэг тийм ямар ч амьдралын цаг үед нэг тийм юм байхгүй. Тэгээд яг хоо нэг тийм ийм байна болохоор гэдгийгсэн. Яа зүр толгойд биш бүр нэг амар гидсэн дээ. За тэгээд дэмий дэмэрлийн бүр дэмий гэдэг үг бичсэн байна. За тэгээд дутуу учиргүй хүмүүсээс солих. Би тэрийг нэрэн бас бичсэн тэр хаана юм бол тэр тийм байгаа юм байна. Тэгээ амар тийм нэр үнэхээр ингээд нэг тийм миний амьдралыг сонирхдаггүй. Гэхдээ өөрийнхөө амьдралыг ингээд сонирхуулаад байдаг хүмүүс бас миний амьдралд бас байд юм байдیں۔ Би яг ингээд хүнтэй хамт байхдаа яг ямар байдаг вэ гэхлээр гэлэрсэн. Тэ хурж олох цэг хааны шууд тийш явъя гэж боддог. Гэхдээ хүмүүс бас их тэгж хардаггүй маа. За жиндээ хүрээрээ барайсаа гэж хүсэж байна гэж хэлсэн байна. Тэгээд би ямар ч байсан ингээд хүссэн жиндээ хүрнэ гэж бодож байгаа яг хүрт заримдаа яг хичээгээд бас тийм зарсандаа хүрдгэл юм. Гэтэ тэр хэмжээндээ бариад тэрийг яг тогтооно гэдэг ч юм бас хүрхээсээ илүү хэцүү зүйл. За арьсаа зүг арчлах гэж юм. За энэ л ойлгомжтой бах. Өөрийгөө хайрлагч биш юм да. За тогтмол үйлчлэг авах. За энэ нь энгийн зүйлээ гэж юм. За ямар ч гэсэн өнөөдөр би ингэ сормос хийлгэн. Тэгээд тэдгээр зүйлс байх нэ. За чанартай хувцас өмсөх гэдгийг цэндэгээс хэлсэн байна. Бит хоёр нөгөө юу яасан бахгүй юу? Өмнө нь энэ одоо гадаад үзмжээд юм амар өөртөө өсөж байгаа зүйлс хинтээ хамт баймаараа хориглох заалтуудаа тогтмол хийх дадлуудаа ерөөсөө ингэ нэгэндээ уншиж өгөөгүй хийлээгүй ярилцаа байхгүй зүгээр шууд ингээд гадаад үзмжгээл шууд ингээд бичээл дараагийнх нь бичээл шууд явсан гэсэн. Тэгээд цэндэгс надад хэлж байгаа зүйлсүүд нь давтагдаж байгаа нь өмнөх зүйлсүүдийг зүгээр мэдээгүй зүгээр яг өөрийнхөө зүгээс л хэлж байгаа зүйл нь гэсэн үг. За тэгээд би болохоор ингээд юу яагаад цэндэдийн ярилцсан гэхдээ ингэсэн байхгүй. Хойлоо ингээд бичгийн цаасан дээр яг юм цагаан цаас уу штэ. Зүгээр ингээд яг юу яа бүх юм авчи. Бүр ингээд толгой дотор байгаа бүх ингээд санаа зовж байгаа зүйлүүдээ ингээд яг шийдмэрэг асуудлуудаа яг яах гээд байгаа вэ гэдгүүдээ тий бүгдийн бичиж гэж бодоод тэгээ ингээд бичсэн. Одоо ингээд яг гол нь би ганчамгийн тархин доторх бодлууд гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ дууг бичсэн тэнгүүд ингээд бусдын бүгдийг дараалал бичсэн. Яг энэс өөр зүйлсүүд байсан заяа. Тэгэл яг ямар ч ясан нэлийн дундалчлаа те нэг 70 малын хувьтай бүр нэлийн сайн дундалсан. Тэгэл за одоо ямар ч хэсэгтэй болох байхаа гэдэг. Одоо хамгийн одоо ингээд бас юу яатсан байгаа заяа. Эдгээр зүйлсүүдээс арга хэмжээ авсан шийдэгдсэн зүйлсүүд байгаа. Яг энийг бичснээр дараа гэсэн үг шүү дээ. За цалингаа хэрхэн өөрөө өөртөө зарцуулах тухай энэ бол надад бас нэлийн том асуудал. Ер нь бол юм бодох зүйлээсэн. Миний цалин нэлийн өндөр заяа. Миний хувьд ч гэлгүй бас өндөр. Тэгэхээр тэр өндөр одоо тэр цалин би бас ингээд зөв ингээд зарцуулаад зохицуулчмаар байгаа байхгүй. За байрны түрээс байна, урсгал зардал байна. За мөрөнгийн 50% одоо өөрөө ярьж байгаа 50%-ийг төлнө гэж байна. Тэгээ хүргчний төлөл за шүдээ янзлах гэж байна. Би нэг арай янзлуулж чадаагүй өмнө хэлэхэд одоо 7 сарын гарын мөнгнөөс үл янзлуулахаас эмэгтэйчүүдийн эмнэлэг орох гэсэн байна. Энд дээр би орцсон үзүүлсэн тэгээд юу яаж байгаа явж байгаа. За
Тэгээд би яг ингээд үр ширнүүдийг бүгдийг ер нь нэлээд дундалсан. Би ингээд энэ 6 сарын цалингаасаа ер нь л өөртөө ингээд юм авч үлдээгүү заяа. Гоо сайхны юунууд гэх юм бол гоо сайхан арьс арчилгаанда яг ингээд зүгээр л арьс арчилгаанда гэх юм бол 300 гаруй мянгаар 300 мянгаар ч юм ингээд бүтээгдэхүүнүүд авсан. Тэгээд би нэг Zero Fit гээд ийм нэг түркийн хэлэм шиг байлаа, тийм тураах цай. Тэгээд нэг юм капсул, тэр нь одоо нэг юуны хэл гэсэн. За яг би тэр дэлгэрэнгүй бас ярьж өгнө та. Тэгээд одоо би юу захиалсан байгаа юм галбирчуулах гээгээд нөгөө дасгал хийхээ өмнө яг ингээ хэвлэлтэй ч юм уу яг ингээ юунда төрөгчдөг тийм гээл захиалсан. Тэгээд тэднэрт нийлээд 200 гаруй мянган төгрөг болсон. Өөр ер нь бол өөр зардлууд бол тийм бил зөнд бол гарсан л та. За тэгээд бас нэрэн одоо би 8 сар биш 7 сарын 17-наас 7 сарын 23-ны хооронд 7 хоног баг түнгээ цусланд явуулмаар байгаа. 6 сарын 1-нд хүүхдийн баярын бэлэг гээд за эгийн юу яа зүр чихэрч юмс өгөхгүй зүгээр л цуслангийн эрхийн бичиж чамд болгож байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр би тэрийг бас шийднэ. За ямар ч байсан нэг иймэрхүү миний яг бодож байгаа төлөвлөж байгаа харж байгаа зүйлс. Яг нэг л өдөр амраад тэгээ яг ингээд тэр бүх өдөртөө ингээд яг тий бүх юм ингээд дахиад юу яагаад цэгцлээд юу бодоод байгаа л ойртоо юу аалыг гэж явах ч бас ингээд гүйцэгддэг юм байна. Эсвэл би миний амьдрал ингээд амар бужигнсан тийм болохоор ч юм уу ингээд би бас ингээд гүйцэж чадахгүй байхгүй юу. Нилээ амар олон зүйлс болол бүр. За одоо нэг л мэдхэд одоо би ингээд 7 сарын 20-нд байраас суулж ухалсан байгаа байхгүй юу. За би тэгэхээр байраас суулаад өөрийнхөө ачаануудыг хаашна аваач голээ. Тэгээ би 8 сарын 1 хүртэл одоо аав ирчих юм бол би нэг 7-оос нэг 10 хоног хаана байх вэ? Уул нь бол санаагаар гэх юм бол аавыг тухтай байлгах гээд ингээ байранд л байж маргаа байхгүй. Тэгэнгүүт яг тийм байх байр юу лээ. Тэгээ шууд ингээл дараагийнх нь зүйлсүүд ингээ шууд араас төлөвлөгдсөн байгаа шүү. За тэгэл эцээцтэй үнтэй. Би материалуудаа ингээд юу яа зар тамираа. Гэтэ яг хэд хэдэн хүнээс сурсан л да хаана ажилд орох бай тээ. Тэр чинь ингээд амар томч болно шүү дээ. За тэгээд би зүгээр энийг янзлахгүй шууд оруулчих. Улан би янзлан гэж бодож байсан байхгүй юу. Гэтэ би нэг янзлах юм бол бас тэгэл дахиад цаг удаад амар муртаж л болох. Зүгээр өнөөдөр миний тэг ганц амралтын өдөр юм чаа. Ижилсэн дараагийн зүйлсүүдийг хийя. Би өнөөдөр дахиад нэг бичлэг хийх хэрэгтэй. Тэр нь болохоор хувцсны тухай бичлэгийг хийчихье гэж бодож байна. Over нэг би за эмхтэй баах. Гэтэ ямар сан бас мэдэхгүй байна. За ямарсан нэг эмхтэй намайг гээд хувцсныхын тухай бичлэгийг хийгээрэй гэж анх санааг нь гаргаад тэнгуүтэ нөгөөдөг чи яваа гэд хидэдтэй одоо надад сануулаад яг ингээд тэр үед би ингээд мэдчихэж байгаа. За би хийнтэйгээ бодсон байгаа. Яг би ингээд тэгсэн ч гэсэн би ажиллаад л байсан учраас хийгээгүй. Явсаар л байсан. Тэгээ өнөөдөр ямар ч байсан тэр бичлэгнийхээ үрийг даръя. Тэгээ сагмас хийлэх гэн байна. Тэгээ мэдээж яг дэвтэр дээрээ бичээ яг ингээд. За яг ингээд шаардлагатай тий. Юу хамгийн түрүүнд би яг санхүүгийн хувьд юу гэд зохицуулах одоо жишээлбэл тэр юу гэж чинь жишээлбэл одоо би хамгийн түрүүнд очрын цуслангийн мөнгийг төлж ээж очор юу ягаад тэр чинь хүүхдийн том мотел байлгүй тий. Тийм болохоор тэрэндээ явж таарна. Тэрнээс өмнө 7 сарын 13-нд өргөчний сүүлийн түлэлт байгаа. Тэгээд энэ 7 сард ямар ч хэлсэн шүү дээ. Янзлуулах хэрэгтэй. Өөр ч юу бодогдоод байлаа. Нэг тийм амар сонио. Тийм 20-30 биш нэг 200-300 сая гэж бодогдох юм бүх юм. Тэгэж эргэлдээ.
За тэгээд ийхүү Дими Балеритай хамт байсан та нартай баярлалаа. Тэгээ үүнийг үзэж дуусгасан. Тэгээд тэр хідэн хүн бүр нэрээ ёо. Миний ярианаас уйддаггүй баярлалаа. Амар сүрхий ингээд цаг өөрөө нөө хичээд тий. Яг хуу энийг ойлгомжтой яг таг сууж гад үзнэ гэж байхгүй шүү дээ. Ингээл яг гэрээ цэвэрлж явах та тэнгуүтээ миний ингээд хагас сугас яриад хайлтал сонсоод үгүй тэгсэн ч гэсэн зүгээр заяа үнхээр баярлалаа. За. Миний тарих хоосорчлоо ингээд өнөө энэ Дими Балаа яриа гэдэг нэртэй энэ бичлэгийг хийгээд яг бодогдож байгаа зүйлсүүдээ ингээд ярих гэж бодсон тэр бүх зүйлсүүдийг ярьсан байлгүй мэдгүй ингээд үргэлжлүүлээ дахиад юм ярих гэсэн чинь ингээд тарих цацгаа болчлоо. Мэдгүй. За. Ингээд бичлэгээ тусгацгаая. Ямар ч гэсэн юм зэрэг хэлсэн болохоор зэрэг л явж байна. За би нэрэн янзлах юм шүү дээ. Яагаад гэвэл би энэ дууг нэмэх хэрэгтэй юм байна.